41-р бүлэг. Шин нээлт гарах бөгөөд санамсаргүй юм гихч бол гайн нэг адил ганцаар явдаггүй ажээ. Энэ бүлэгт энэ тухай үйл. Түүний байдал үнэхээр ёр бишийн хэцүүгэрх байжээ. Айлгэрийн хувь заяаг хүрээлэн бүсэлсэн нууцыг мэдээсэй гэж маш их тэсгэлгүй хүсэл болохын дээр саяхан залуу нандин хүүхэн гэж өөрт нь тэр хөөрхий бүсгүй хэлж өгснийг нандин нь нууцлахгүй байж чадахгүй байлаа. Түүний хэлж байсан үг, байж байсан байдал Розын сэтгэлийг хөдлөснөөс гадна Розмели өөрийн тэтгэсэн залуу хүүд хайртай улмаасч тэр замаа алдсан хүүхнийг гимшиж найдах сэтгэлтэй болгон хүн шиг болгохыг үнэхээр зүтгэж чармайлсан гэхэд болох юм аа. Тэд Лондонд 3 хоног болоод дараа нь далайн эрэг хавь алс нутгаар хэдэн 7 хоног хэсгээр бодож байжээ. Эхний хоногоос нь хагас шөнө л үлдсэн болохоор одоо 48хан цагийн дотор юу хийхээр шийдэх вэ? Эсвэл хүнд сэжиг авахгүйгээр явхаан хоошлуулах уу? Тэдэнтэй хамт Лосбернгуй ирсэн байлаа. Тэр хүн дараагийн 2 хоногт бас Лондонд байх юм гин. Гэтэл Роз тэр эрхэм сайн хүний зоримог замтайг мэдхийн дээр нөгөө хүүхний хэлж өгсөн нууцыг түүнд итгэмжлэн хэлэхдээ ямар нэг хашир суусан хүний дэмжлэгтэйгээр хэлэхгүй бол Оливерыг дахин барьж авах гэсэн этгээд зөвүүн хүрч цадгаа алдна гэдгийг ч тун сайн мэдэж байлаа. Маш их болгоомжилж хичээлгүй тунж болохгүй байлаа. Хэрвээ энэ явдлыг Мели авахад мэдэгдвэл тэр нь өнөө хүндэт эмчээс давын төрөнд асууд зөвлөх нь гарцаагүй юм. Шүүхийн зөвлөгчтэй уулзуулъя, учруулъя гэхэд хэрхэн уулзахыг Роз өөрөө мэддэгч байлаа гэсэн дээр дурдсан шалтгааны улмаас энэ тухай бодоод ч яах вэ гэмээр байлаа. Гарригаар тусалцуулъя гэсэн бодол бүсгийн дотор орсон боловч эртээрэн уулзснаа санаад тэрнийг татаж чангаах хэрэггүй гэж бодлоо. Ийм юм бодмогц Розын нүдний нулимс хөврч намайг бүр мартчихад надаас хол байхдаа илүү сайхан байна гэж бодогч болсон юм билүү? Яаж мэдэх вэ гэж бодлоо. Ингэж элдв арга чарга бодож хайсаар сүүлдээ шилж сонгосоор бүхэл нэг шин нойргүй бодол болгон сэтгэл хөдлөн өнгөрөөгөөд маргааш нь дахин бодож үзээд Гарритэй зөвлөн ярилцахаар шийдлээ. Нааш ирхэн тэрүнд зовлонтой санагдвал надад энэ яасан зовлонтой санагдана. Ирэхгүй ч байж магадгүй. Захиа бичиж магадгүй. Өөрөө ч ирж магадгүй л дээ. Харин түрүүнд уулзалгүй явцсан шиг надтай уулзахгүй бултаад байх үү дээ. Би тэгэн чинээ бодоогүй юмсан. Гэсэн ч бид хоёрт хоёуланд маань дээр болсон юм уу гэж Роз бодоод үзгээ алдаж эргэж харах нь захианы цаас миний нулимсныг ирж болох ёсгүй гэсэн шиг байлаа. Роз захидлынхаа эхний үгийг ч бичлгүй үзгээ нэг барьж тавьсаар бодол болсоор байтал Жэлсгүйгээр би хамгаалагчаа болгоод гудамжаар явж байсан Оливер гинт амьсгаад авцсан сэтгэл маш өмнө орж ирэх нь бас л нэг төгшүүртэй хэрэг болсон шиг байлаа. Роз өмнөөс нь ухтан очиж юунд ингэж их сандрав гэвэл Оливер би сайн мэдгүй байна. Багтарч өгөх нь бурхан минь. Тэрүүнтэй одоо би уулзсан. Би танд зүмийг үннээр нь ярьж одоо та мэдэж авч болно гэлээ. Би энд юусоо эргэлзэж яваагүй штэ гэж Роз түүний сэтгэлийг засан хэлээд за тэгээ юу болов? Чи хэний тухай ярьж байгаа юм гэлээ. Би өнөө сайн язгуурт ноёнтойгоо уулзлаа гэж Оливер твдэн хэлээд надад өнөө их сайн байсан миний дандаа ярьдаг байсан ноён Бранлоугайтай уулзлаа гэвэл Роз хаана гэлээ. Оливер баярын нулимс унахсаар сүйгдэргнээс гараад байшинд орохыг харсан. Тэр намайг ажаагүй. Би ойртож очиж чадсангүй. Ярьж чадсангүй. Харин Жэлсиг гун хуучиндаа хിവэрэ юу гэж асуулгасан чинь хിവэрэ гэж үзээж
гэж Оливер нэг цаас дэлгээд. Энд байгаа гэсэн юм. Яг энд байгаа юм. Би одоо тийшээ явъя. Бурхан минь, уулзаад тэрний үг хэлхийг сонсоод би юу гэж хэлэх вүлээ гэлээ. Оливер хүүгийн тийхүү санд руу уялдаа муутай ярианд анхаарлаа баггүй тавьсан Роз тэр цаасан дээрх нэр усыг үзвэл Стрэнд дэх Грэвийн гудамж гэсэн байлаа. Энэ уулзалтыг даруй ашиглах хэрэгтэй гэж Роз даруй шийдээд. Түрглээ, морин тэрэг олуулаадах. Хоёулаа хамт явъя. За одоохон ганц ч минут алдах хэрэггүй. Би чамайг хүргэж өгье. Харин нэг цаг гэртээ яваад хоёулаа эргэж ирнэ гэж авгагчтай хэлчихье гэлээ. Оливер тэртээ тэргүй яарч байсан болохоор түргэлүүлэх төв гарсан ч үгүй тэр хоёр 5 минутын дараа Грэвийн гудамжаар явж байлаа. Тэд очих гэсэн газраа хүрэхэд Роз Оливерийг тэрэгэн дотор орхиод өөрөө тэр өвгөн ноёныг Оливертай уулзуулах бэлтгэл хийнэ гэж ороод яаралтай чухал хэрэгээр уулзах гэсэн хуудасаа нэг шивгчнээр явуулахад нөгөө шивгчин төдхөн буцаж ирээд дээшээ гарна уу гэлээ. Түүний хойноос даган явж дээд давхарт гараад нэг өрөөнд орвол тэнд архины шилний өнгөтэй фрак дээлтэй төлөв томоотой байрын ахмад насны нэг хүн бас түүний ойр өөр бас нэг настай хүн байхыг ажвал богино өмдтэй гетер өмссөн төдийл төлөв томоотой гэмээргүй бүдүүн таягныхаа толгойг эрүүндээ түшин суунаа. Аюу гинэ гэж шилний өнгөт фрак дээлтэй ноён дуулдан яравчлан босч их л хичээнгүйлэн. Заавхан өршөөгөөрэй. Би нэг л нойтгонсон юм ирээд байгаа юм байх гэж бодсон юм. Өршөөгөөрэй. За суугаарай гэлээ. Бранлоу ноён гэж та мөн байц гэж Роз тэр нөгөө ноёноос нүдээс салгаж энэ ярьж эхэлсэн ноёныг харлаа. Тийм би мөн байна. Энэ хүн бол миний найз Грэмиг. Грэмиг та түр гарч азнахгүй юу гэвэл Мэли хажуугаас нь. Би энэ ноёныг гаргах гэж тавыг алдуулмааргүй байна. Хэрвээ миний дуулсан зүйл үнэн зөв бол танд ярих гэж байгаа зүйлийг энэ хүн сайн мэддэг байх ёстой гэлээ. Бранлоуга мэгсхийлээ. Грэмиг нилээд янзтайхан мэгсхийснээ суудлаасаа босч дахин нэг янзтайхан мэгсхийгээд суугаад өглөө. Роз дотроо үнэхээр зовнин. Миний ярих юм танд гайхмаар болох нь эргэлзээгүй гэж хэлээд. Урд та миний нэг жаахан найзд маань үлэмжийн сайн байж хишиг буйнаа хүртээсэн байна лээ. Тэгэхээр та тэрний тухай дахин сонсвол лав сонирхох байхаа гэвэл тэгэлгүй яах вэ гэлээ. Оливер твист гэж та мэднэ вэ гэж Роз нэмж асуулаа. Ширээн дээр байсан зузаан номыг уншиж байгаа дүр үзүүлэн сууж байсан Грэмиг энэ үгийг сонсмогцоо номоо пат хийтэл алгадаж сандлаа налан суугаад байдгаараа мэл гайхаж нүдээ дүрлэлгэж ийш тийшээ харан яг ингэж байгаад хөсчихсөн юм шиг байснаа. Хамаг биеийн чичирдаан түрүүчийнхэн байдалд ороод их л унжруулан бүдүүн дуугаар эсгэрэхэд тэр нь агаарт замхралгүй харин түүний гэдэс ходоодны хамгийн нууц эрдэнэсийн хэсэгт нь шингээд алга болчих шиг боллоо. Бранлоуга тийм илэн далангүй загнаагүй боловч нөгөөдхөөсөө дутхгүй их гайхсан байлаа. Бранлоуга Мэли хажууд сандлаа ойрт үлж тавиад. Эрхэм залуу хатагтай минь сайн санаа хишиг буян яриад яах вэ? Энийг хинч юу ч мэдэхгүй. Тэр нэг үед би тэр жаалыг баахан муу хүүхэд гэж аргагүй бодсны маань одоо өөр болгох бололцоо байгаа бол надад хэлээд өгөөч бурхан минь гэлээ. Өөдгүй амтан байгаа юм. Тийм биш бол би толгоогоо залгихад бэлэн байна өө гэж эрхэм Грэвиг бувтнах өгөөд түүний нүүрний булчингийн ганцсан ч үл хөдлөнө. Тэр жаал ариун сайн чанартай инрэлт халуун сэтгэл зүрхтэй хүн байгаа юм аа гэж Роз царайгаа улаалган хэлээд. Тэрнийг хар нялхаас нь элдв зовлон амсуулсан тэр хүч түүнийг өөрөөсөө 6 дахин ахмад хүмүүстэй ч хязгааргүй үнэнч хайртай байх чанарыг бий болгосон. Би одоо дөнгөж 61-тэй гэж
гэж Грэмөг мөн л шавар шиг хөдөлгөөнгүй царай гаргасаар хэлээд чөтгөр өөрөө самууруулаагүй бол тэр Оливер чинь лавл 12 хүрсэн баха. Та ер нь хэнийг хэлээд байна да? Би учрыг нь олохгүй байна гэлээ. Мэли авахаа та миний энэ найзаа хэлж байгаа үгэнд битгий юм бодоо. Энэ ярьж байгаа юмаа зориуд хэлийгээд хэлж байгаа хэрэг биш шүү гэж Бранлоуга хэлэхэд Грэмөг хэлэх гэж хэлж байгаа юм гэж бовтнох өгөөд Бранлоугийн уурлав хурж байгаа бололтойгоор хэлий гэж зориуд хэлж байгаа юм биш л дээ хаанаас гэхэд Грэмөг хэлий гэж зориуд хэлээгүүл би толгоогоо залгахад бэлэн байна гэлээ. Тийм болж мөрөн дээрх толгойг нь авч хаяхан зүйтэй юм байна л да гэж Бранлоуга хэлэхэд Грэмөг таягаараа шал болгон энэ хэргийг хэн гүйцэтгэх хэн үзэх юмсан гэлээ. За Амели авах юм таны сэтгэл зүрхийг ихэд хөдлөсөн зүйлээ ярилцъя. Та тэр хөөрхий жаалын тухай ямар юм дуулснаа надад ярьж өгөхгүй юу? Би тэр жаалыг олох гэж байдаг арга чаргаа хэрэглээд цөгчгсөн хүн байгаа юм аа. Тэгээд би Англиас гарч явснаас хойш тэр жаал намайг хань нөхдийнхөө ятгалгаар хуурч хулгай хийх гэсэн юм байна гэж бодсон урдын бодол маань нэлээн эргэлзээтэй болсон юм. Роз энэ завсар нэлээн сэхэ авч амжаад Бранлоугийн гэрээс Оливер гарснаас хойш юу болсныг зүгээр олон үггүй цөмийг ярьж өглөө. Тэгтээ сүүлдээ ганцаарнд нь хэлэх гээд Нэнсийн талаар юм зохиулахсангүй. Оливер өөрийнхөө сайн нөхөр хишиг буйнаа хүртээсэн хүүтэйгэн уулзаж чадахгүй байна. Бололцсон алга гэж сүүлийн хэдэн сарын дотор их л гэмшиж байдаг шүү гэж Роз ярих зүйлээ дуусгахад тэр өвгөн ачлалт бурхан минь би их азтай хүү юм. Харин Мэли та надад тэр жаал хаана байгааг хэлсэнгүй. Тийм ээ. Өөр аваад ирэхгүй яагаав? Аваад ирэхгүй яагаав гэж би таныг зэмлвэр байна шүү гэвэл Роз. Хаалганы чинь гадаа морин тэрэгэн дотор хүлээж байгаа гэхэд өвгөн ноён хаалганы гадаа гинэ гэж дуугалдаад өөр юу ч хэлэлгүй өрөөнөөсөө гарч шатаар уруудан буугаад тэрэгний дэргэд очин түүн дотор орлоо. Бранлог гараад хаалгаан хаахад Грэмөг ноён тэргүүнээ дээш өргөж өнгөснөө суусан хэвээр сандлынхаа хой талын нэг хөлийг эргэх гол болгоод таяг ширээ хоёрын тусламжтайгаар 3 удаа эргэлдэн дүүгэрэг зурлаа. Ийм дасгал хийснийхээ дараа тэр суудлаасаа босч майжгнан хацгансаар байдаг хурдан гаргаж тэр өрөөнд дотор наазах нь 10 дахин хөлхөөд Розын өмнө гэнт зогсон түүнийг ямар ч үгдэггүйгээр үнсчихлээ. Ингэж хачин аашилж байгаа хүнээс айсандаа өндөсхийн босох гэж залуу хатагтай завтахад Грэмөг Ош. Битгий. Би настай хөө. Өвөг эзэгч нь болж таарах хүн. Чи бол их сайн охин байна. Надад аятайхан санагдаж байна. Тэд гараад ирлээ гэлээ. Грэмөг суудал дээр очиж суух гээд сэмхэн бэмбэгнэж байтал нь Бранлоуга Оливерийг дагуулсаар орж ирэхэд Грэмөг түүнийг их л хүндэтгэн хүлээн авлаа. Хэрвээ энэ баярт минут нь Оливерийн төлөө санаа тавьж сэтгэл зовниж явсан Роз Мэлид оногдсон шагнал боллоо гэхэд үнэхээр өгөөмөр шагнагдсан байх үлээ. Бранлоуга хонхоо дарж бас мартаж болохгүй өөр хүн байгаа юм шүү. Бид үеийн авахыг нааш нь оруулаад гаач гэлээ. Тэр настай нэр авахаа төдхөн хурч ирж сөгдөн мэхийгээд юу тушаахыг хүлээн. Таны нүдч өдөр ирэх бүрэл муудаж байх шивдэ бид үеийн гэж Бранлоуга жаахан зэврэгсэн янзтай хэлэхэд тэр авахаа аргагүй байна. Сохрох шахаж байна ноён том минь. Миний насанд жилийн жилд хараа сайжирдаг цаг биш дээ ноён том минь гэлээ. Би ч гэсэн өөрөө танд ингэж хэлэх ёстой юм. Харин шил хийгээд хардаа. Би таныг юунд дуудсан учрыг тааж олохгүй байна гэж юу гэж Бранлоуга хэлэхэд тэр настай авахаа нүдэндээ шил хийчгээд өрөөн дотор нүдэрээ эрэл хийж эхэллээ. Гэтэл Оливер тэс чадсангүй босч очиод элгэнд нь наалтахад настай авахаа түүнийг тэрч аваад бурхан минь өршөө энэ чи миний гэмгүй амтан жаал минь байна шүү дээ гэж хашгирахад Оливер өршөөлд ээж минь
гэж хашгирлаа. Настай ухаан Оливерийг тэрсэн хэвээр буцаад ирэх байсан юм аа. Ийм хөөрхөн амтэн шүү дээ. Ястай сайн язгуурт ноёны хөөшиг дахиад ховцолдсон байна. Чи минь ийм удаан алгуулгатай хаана байв да? Мөн л өнөө хөөрхөн царайн хിവэрэ. Харин цонхогор найрлаж мөн л өнөө тормгор томотонуудтэйгээ байх юм. Харин гуниггүй болжээ. Би энэ үнийхээ нүдийг ямрыг хөөрхөн инээдгийн ёор мартсан өдөргүй шүү. Намайг залуу цовоо байхад үхцгээсэн өөрийн хөөрхийн ажууртай дандаа адил санаж явлаа да гэж тэр сайн сэтгэл тавхаа ам хамхилгүй өглөн Оливерийг биенээсээ нэг хүндэрүүлэн их л өсчүү гэж хараад дахин илгэндээ наалдуулан тэрч толгойтой үсэнд инхрэлэн илбэж баярлан инээж нулимс унгаж байлаа. Оливер тэр хоёрыг ярьж хөөрөх юм а чөлөөтэй ярьж авгээ гэж Бранлоуга Роцтой нөгөө өрөөнд орж Нэнситэй хэрхэн учирч юу дуулсныг сонсоод баггүй гайхаж яггүй сандран твдэжээ. Роз өөрийн найз түнш Лосбернгойд бас яагаад итгэж яриаггүй шалтгаанаач ярьсан байна. Тэр сайн язгуурт өвгөн Розыг зөв юм хийж гэж магтаад өөрөө нөгөө эрхэм эмчтэй уулзсан зөвлөе гэсэн саналыг нээн оллоо. Энэ төлөвлөгөөгөө бушуухан биелүүлэхийн учир тэр өөрөө 8 цагт зочид буудлын газар орно. Юу болсон бүгдийг энэ хугацаанд мэйли авахад болгоомжтойгоор мэдээлэх гэж болдсон тогтцоолоо. Ийм бэлтгэл яриагаа хийж дууссаны хойно Роз Оливер хоёр гэртээ буцлаа. Сайн санаат эмч нь хичнээн их уурлан хэлгэнэх байсныг Роз үнэхээр тааж мэдсэн байлаа. Түүнд Нэнсийн тухай ярьж өгмөц. Түүний уур хилэн бадран харааж зүхээд тэр хүүхнийг өөрийн давын өмнө түрүүнд Блэтерстав хоёрын арга мэхэнд олз болгоно гэж занаад тэдгээр эрхэм ноёдод бараалхахыг бүр завдан малгайган өмсчээ. Бранлоугай уурлаж хуйсганаагүй буюу олигтойхон оновчтой учир утгатай юм хэлээгүй л түргэн замтай эмч маань уурандаа болоод хожим юу олохыг агшин зуурч бодлоггүй дэмий осолтой юмд яриангүй орох байлаа. Тэгвэл одоо яах вэ? Тэр эрэм тэнүүлчингүүдэд чинь Оливерт сайн байсан юм гэж талархаж баярлсны тэмдэг олгож хүн бүрдэн 100 янчаа өгье л дөө гэж ам хэлээ билүүцсэн эмч нөгөө хоёр авхаатай уулзахдаа хэллээ. Ер нь тэгж байгаа юм биш ээ. Харин бид их л болгоомж бодолтой ажиллах хэрэгтэй гэж Бранлоуга инээсэр хэлэхэд эмч болгоомж бодлого нэ. Би бол тэднийг цөмийн явуулчих юм да гэж өндөр дугарлаа. Хаашаа явуулах нь хамаагүй гэж Бранлоуга түүний үгийг таслаад бодлоо та. Тэдний чинь хаашаа ч юм нэг тийшээ явуулчихвал бид тавьсан зорилгоо биелүүлж чадах уу гэлээ. Ямар зорилгоо гэж эмч асуулаа. Оливерийн эцэг их ямар улс байсныг мэдээд хэрв тэр хүний ярьсан зүйл үнэн бол Оливерт өв болгон үлдээсэн хөрөнгийг луйварцсан эзэнгүүдээс нь олж өгөх зорилго байгаа шүү дээ. Зөв гэж Лосбернгой нусныхаа альчуураар дэвж энийг чинь би мартчихсан биш дээ гэлээ. Тэр хөөрхий хүүхнийг зүгээр орхив. Тэгээд түүнд халгүйгээр тэр муусаныг шүүхэж шилжүүлээ гэж бодъё. Тэгвэл яах вэ гэж Бранлоу хэлэхэд эмч ядаж хэдийн дүүжлэнтэй тэрчлээ. Бусдын цөллөгөнд явуулна биз гэлээ. Бранлоуга инээмсэглэн тон зүйтэй гэсэн ч тэд хэзээ нэгэн цагт заавал тийм болох нь эргэлзээгүй юм. Харин бид хажуунаас нь оролцоод тэдэнд урдаас мэдэгдэж орхивол миний бодоход бид Дон Кихот шиг л юм болно байх. Тэгвэл бидэнд ашиггүй. Юу ч илгэлсэн Оливерт ашиггүй юм болно. Тэгэхээр юуны өөрц байх вэ гэлээ. Яаж гэж эмч асуулаа. Ингэнд хэрвээ бид тэр Монкс гэдэг хүний буулган сөгдүүлж авч чадахгүй бол нууцыг олохын тулд бид тун олон бэрхшээлтэй учрах маань ил хэрэг. Арга мэх хэрэгтэй. Тэр хүнийг
Бусдаасаа салгуу байхад нь л барьж авч болно. Тэрнийг барьжээ гэхэд шийтгүүлэх илэрсэн хэрэг бидэнд алга. Бидний мэдхэд ер нь хэрэг явдлын үзүүл тэр хүн тэдний хийсэн дээрм хулгайн нэгэнд нь ч биеэр оролцоогүй юм байна. Тэр шийтгэл үзэхгүй өнгөрөхгүй боллоо гэхэд гүжирл өөрийн хэрэгээр л шоронд суухаас хатуу шийтгэхдэггүй нэргэлзээгүй. Тэгвэл түүний ам хизээд ч сайн хаагдаад бид зорилгоо биелүүлж байхад тэр чин дүлий дүмб сохор мангуу юм шиг байж болох юм. Тэгвэл тэр хүүхэн тэгж ам өгтөө түүнийг холбох зүйл гэж үзэж байна уу гэж би бас асуумаар байна. Тэгж ам өгтөө ёстой сайн санаа бодлынхоо угаас өгч угаа юм гэсэн ч гэж эмчин улаярын ярьж эхлэхэд юм хэлхийг завдсан Родсын үгийг Бранлоуга таслан энэ асуудлыг хэлцээд яах вэ? Эрхэм залуу хайр татагтай минь битгий гомдоорой. Хэлсэн амнаасаа буцахгүй. Ам өгснөөр бидний ажилд ердөөч саад болохгүй байх гэж бодож байна. Гэсэн чи бид чухам тэгж ажиллана гэж тодорхой хэлсэн тохиролцоосоо урд тэр хүүхнийг олж уулзаад Монкстой бид уулзах хэрэг байна л да. Харин шүүх мөх хамаагүй юм шүү гэж хэлвэл тэр Монксыг зааж өгдөг болов уу яадаг бол мэдэж авах нь чухал байна. Хэрвээ бидэнд хэлж өгөхийг бодохгүй буюу эсвэл хэлж өгч чадахгүй бол тэр хүн ямар мөргөлийн газар очдог. Ер нь ямар шиг янзын хүн гэдгийг заалгаж авах юм шүү. Тэгвэл бид тэрнийг таньж болох юм. Тэр үнтэй чинь бүтэн сайнны оройноос нааш уулзаж чадахгүй. Тэгэхээр өнөөдөр чинь 2 дахь өдөр. Ер нь сандарч мэгтгэн болцоогоод энэ хэргийг аль верэс хүртэл нууц байлгах зүйтэй болов уу гэж би бодож байна. Гэлээ. Бүхэл 5 хоногоор хойшлуулах ийм саналыг Лос Бернго сонсоод нүдамаа жигтэйхэн хачин болгон дөргөөсөж байсан боловч өөрөө энэ удаа энээс илүү сайн зүйл бодож олж чадахгүй нэ гэдгээ аргагүй мэдснээс гадна Роз, Мели авхай хоёр Бранлоугийн талд эрс орсон болохоор уг саналыг нэг дуугаар хүлээн авчээ. Миний найз Грэмиг хачин замтай боловч гэрх сэргэлэн хүн болохоор туслалц болвол яа? Бидэнд их тус хүргэж чадах хүнтэй. Тэр шүүх цаазны боловсралтай болсон боловч түүнд 20 жилийн дотор ганцхан хэргийг гардуулсан болохоор дургүй хүрээд өмгөөлөгчийн ажил хийхээ байсан юм л да. Гэхдээ яанав өөрсдөө л мэддээ. Би бас өөрийнхөө найзад хэлмээр байна. Энэ хүн дургуцахгүй бол таныхад дургуцах юм надад алгаа. Цөмөөрөө ярилцаж байж л шийднэ үз. Мартсан хэн гэдэг хүү юм? Энэ настай авахын хүү энэ залуу хатагтай хуучин найз нь гэж эмч Мели авахаар руу зааж хэлээд зээ хүүхний учиртайхан нүдээр харлаа. Розын царай улайсан боловч тэр саналыг эсэргүүцсэнгүй. Тэгээд тэр хорооны бүрэлдэхүүнд Гарри, Мели, Грэмиг ноён хоёр оржээ. Болж бүтэх жаахан ч гэсэн гордлого байгаа цагт бид энэ ажлаа үргэлжлүүлэхээр хотод байна шүү дээ. Би л хувьдаа ямар ч төв гарсан, ямар ч гар зарсан хамаагүй. Бидэнд тун чухал байгаа зорилгодоо хүрэхийн төлөө найдлага, гордлого тасраагүй цагта хэрв та нар итгэмжлэх юм бол энэ хотод бүхэл жилж болж чаддаг гэж Мели авха хэллээ. Сайн байна гэж Бранлоуга хэлээд та нарын царайг ажиглавал Элверийн ярьсныг та нар үнэн магттай болгох гээд манайд очиход би яагаад байгаагүй гадаад гинт явчаа юм болоо гэж асуух халаг хоохоо болж байх шиг байна да. Тэгэхээр харин ганц гуйх зүйл байна. Намайг намтраа ярьж явах үеэр та нараас би л өөрөө асуухан зүйтэй гэж үзэхгүй бол та нар надаас хажуу зураас асууж болохгүй шүү. Би ингэж аргагүй гуйх учир шалтгаан байгаа юм. Тэгэхгүй бол хязгаарч биелэх тавилангүй гордлого төрүүлж тэргүй олон таардаг бэрхшээл цохирлыг улмал олон болгох болно. За ярьцгаая да. Хоол болчихож тэрнээс гадна хажуугийн өрөөнд гав ганцаараа байгаа Айлвер маань надаас уйдж намайг зайлуулах гэж муухай санаа гарган хуйлдж байна уу гэж бодох юм агад гэд. Мели авахын гараас нь хөтлөн хоол ундныхаа өрөөнд орууллаа. Лос Бернго Розыг дагуулсаар тэр хоёрын хойноос орж зөвлөгөөнөө тийхүү
хаасан бэлээ. Дөрчин 2 дугаар бүлэг. Оливерийн хуучин танил нь сууд хүний шинж үзүүлсээр нийслэл хотноо нэртэй зүтгэлтэн болжээ. Нэнси Сайкс ноёныг унтуулчаад өөрийнхөө санаачилсан ажлыг гүйцэтгэхээр Розмели руу очисон тэр өдөрш. Энэ бүлэгт зарим талаар анхаарал зохих 2 хүн хойд талын их замаар Лондонд ойртон ирж байна. Тэр 2 бол эрэгтэй эмэгтэй 2 хүн буюу бүстэй бүсгүй 2 амьтан байлаа гэвэл илүү таарах юм. Яагаад бүстэй нь янхгар майг сүүдгэр ясан хэдрэх шиг, хүүхэд гэхэд том хүн шиг, том хүн гэхэд хүүхэд шиг насных нь баримжаа олддоггүй тийм янзын. Нөгөө бүсгүй нь залуу эрүүл чирэг байдалтай, тэгээд ч бодолтой том юм үүрч явна. Нөгөөд нь үүрсэн барьсан ачаатай шиг юмгүй. Гагцхан мөрөн дээгүүрээ дамнуургалсан таяган дээр нь нусны альчуурт боосон лав хөнгөхөө баймарж аах юм санжигнарч байна. Ийм байдалтай байсны дээр Европын урт хөлийнхэн ачаар хол алхаад эмэгтэйгээс хэдэн алхам түрүүн төвггүй гарчхаад хаяа эргэн харж "Дэн дуудаа явж байна олигтойхон мэрэхгүй юу?" гэсэн янзтай толгоогоос ихсэж байна. Тэр 2 тийхүү тоостой замаар сажилж явхдаа хотоос гарсан шуудангийн морин тэрэг давхин ирэхэд хажуу тийш болж зам тавьж хөөс өөр хавиороо бараг анзаарахгүй явна. Гэтэл өндөр хаалгаар өнгөрмөгц нөгөө төрүүлж авсан эрен. "Яваач! Явж чадхаа болоо юу? Ямар их залхуу амтан бэ чи шаарлата" гэж бачимд нь загнахад ядраад араа ичрээ амьсгаатай явсан бүсгүй түүнд ойртон ирээд "Миний уурсан юм их хүнд байна шүү дээ чи юм" гэлээ. "Хүнд байна гинэ? Юу гэж тийм юм яриад байгаа юм? Чи ер нь юуны төлөө төрсөн гэж бодно?" гэж бүстэй загнанга өөрийн мөрөнд өрхийг сэлгэн "Бослоо мархан. Чам шиг ийм төсвөргүй амтыг би өөр мэдэхгүй юм байна" гэлээ. "Одоо холоо" гэж тэр бүсгүй асуугаад овоолсон шороо налан үүнийг харахад нүүрнийх нь хөлс урсч байлаа. "Холоо гэнэ? Дэрэгд нь бараг ирчгээд байна" гэж урт хөлтэй тэр хүн урагшаа зааж. "Хараач. Лондоныг ирэлчээд нь тэр харагдаж байна" гэвэл бүсгүй. "Тэр хүртэл элбэг 2 бээр байгаа бах та" гэж урамгүй хэллээ. "2ч байна уу, 20ч байна уу, хэд ч байсан падгүй. Лондон л мөн байвал барав" гэж өнөөх гайхал Ной Клэпл хэлээд. "Бас яв. Өшөллөө шүү. Эртхий хичээ" гэлээ. Нойгийн уур хилэн бадарч хамар нь улам улайгаад занснаа. Хэрэг дээр нь биелэх гэж байгаа юм шиг замыг хөндлөн гарч ирэхэд нь нөгөө бүсгүй олон таван юм хэлхээ болж босоод хажууд нь саачлан хэдэн зуун алхам явсныхаа дараа "Өнөөш нь чи хаана хонё гэж бодож байна оо" гэлээ. "Явдалдаа ядарч зам нь ихэд муудсан ноо. Би яаж мэдтiin" гэлээ. Тэгснэ. "Гүй ойролцоо очихгүй. Үгүй гэж байна. Ойролцоо очихгүй. Тэгэхээр бодох санах хэрэг байхгүй" гэлээ. "Яагаад ойролцоо очихгүй гэж?" "Би нэг ямыг үгүй гэвэл яагаа тэгээд ингээд гэлтгүүгээр болдог үсттэй" гэж Клэпл ихэмсгэр хэллээ. "Уурлаад байхын хэрэг алах та. Хэрв Саурбери бид хоёрын хойноос нэхэн хөөсөн бол тэр өмхий хоншоороо шургуулаад бид хоёрыг гавлан аваажихад нь тус болъё гэвэл хотын захад эхлээд л таарлцсан ганцанд ороод өгвөл их л сайн хэрэг байхсан. Тийм биз" гэж Клэпл яочлон хэлснэ. "Яалаа гэж тэхв. Би одоо хамгийн нарийнхан гудамжаар ороод л алга болно. Хамгийн өөдгийн муугаанц таарахаас нааш зогсохгүй. Би ухаантай төрсөн хүн шүү. Тэгэхээр чим гарсан өдрийнхөө гарагт бурхандаа залбирах хэрэгтэй. Хэрвээ бид хоёр эхлээд зориуд тэр замаар явж дараа нь тэр талаар эргэж ирээгүүл дарих минь. Чи чинь яс цоожинд бүхэл 7 хоног суух байсан шүү. Мунхаг чамд таарахч байсан би гэлээ. "Би чам шиг ом ихгүйгээ мэдхэн мэднэ.
Гэвч чи буруу бүхнийг надад ганцааранд нь битгий тохиодой. Ганц намайг шоронд суулгана гэж битгий. Тийм болж хэм чамайг ч суулгана да гэж Шарлот хариу боллоо. Чи л Каснаас мөнгө авсан штэ. Чи л хийсэн хүн. Шиний л төлөө би авсан дагнаа ой минь. Би аваа юу тэрний чинь. Үгүй. Чи надад итгээд намайг авч яв гэсэн штэ. Чи сайн хүн гэж Шарлот хэлээд эрүүг нь имэрснээ гараас нь суудлаа. Үнэхээр тэгсэн юмсанч. Глэпэлгүй. Хэнд ч мухар сохроор итгэж заншаагүй хүн боловч энэ удаад хэрвээ тэд баригдаж гэмээн нэгжихэд хүүхний халааснаас мөнгө гарна. Тэгэхээр өөрөө хамаагүй гэж зүгтэн зайлахад амар гэж бодон Шарлотод итгэсэн дүр үзүүлжээ. Гэсэн ч ийм санаа өвөрлснөө тэр юунд ч тайлбарлаж байх үлээ дээ. Тэгээд тэр хоёр цаашаа их л эвтэй ханилан явлаа. Эрхэм Глэпэл өөрийнхөө ухаан зар зохиосон төлөвлөгөөгөө биелүүлэн зогсолтгүй явсаар Айлингтон дахь шүтээнд хурцрээд хүн амтан тарих өсгөний хөлөөмөн их болсныг ажиглаад Лондонд орж ирэв гэдгээ мэдлээ. Ямар гудамж хөл ихтэй байгаа. Тэгэхээр ямар гудамжаар орлогоо явах уу гэж ажиглахаар түр зогсоод ариун Жооны зам руу эргэн төтгөн ийш тийшээ мушигралдсан бохир балиар гудамжуудаар орлоо. Энэ бол Лондон хотын төвд сэлбэгдэн засагдaltaгүй хоцорсон хамгийн өөдгүй муухай хэсэг юм. Эдгээр гудамжаар Ной Шарлотыг хойносоо дагуулan явхдаа ямар нэг муу гуанзны газрын онцлог тэмдгийг гаднаас нь олж харах гэж замын хажууд гарч харснаа. Гаднах байдлыг үзвэл зорьсон зорилгоон биелүүлэх гэхэд даанч олон байна гэж бодоод дахиад л цаашаа сажиллаа. Тэгж явсаар түүнд таарлцсан гуанзнуудаас алийн ч дор өөдгүй нэг муу гуанзны дэргэд зогсон замаа хөндлөн гараад нөгөө талаас нь нэг гарснаа тэнд хоног өнгөрөх бодлоо эрхэмсгээр мэдэгдлээ. Алив, боодолтой юм өгөөд гэж Ной бүсгийнхээ мөрний даруулаастай бүсийг тайлан боодолтой юм өөр өмөрлөөд хүн яриаггүй цагт ганц ч үг битгий дугаарай. Энэ газрын чинь нэр юу гинэ? Гурван юу гинэ гэвэл Шарлот. Зэрэмдгийх гэж уншлаа. Гурван зэрэмдгийх гэж Ной давтан хэлээд сайхан л нэр байна. Би яа гэвт. За яваад байгаарай. Надаас ганц жалхан битгий хоцроорой. За явъя гэд тэр гуанзны чахарсан дуутай хаалгыг мөрөөрөө түлхэн нээгээд бүсгүйхээ хамт ороод явчлаа. Тэнд хоёр тохойгоороо лангууга түшчгээд хэр буртаг болсон сонин уншин суусан залуу еврэйгээс өөр хүн ёор үгүй байлаа. Тэр залуу Нойг маш их ширтэн харахад Ной түүнийг мөн их ширтэн харлаа. Хэрэв Ной асрамжийн газрын хүүхдээ хувцастай байсан бол тэр еврей тэгж нүдээ дүрлэлгэн гайхаж ирэхтэх нь аргагүй байжээ. Гэтэл Ной өмсөж явсан богино дээлэн тайлж зүүсэн тэмдэгэ аваад харин савхин өмдөн дээр ажлын богино зам зөмсөд байсан болохоор тэр гуанзанд ороход хүн түүнийг тэгж их анзаарам онцгой шалтгаан байхгүй шиг байлаа. Энэ чинь гурван зэрэмдгийх үү гэж Ной асуувал өнөөх залуу еврей. Тэгж нэрлэдэг юм уу гэхийг Ной сонсоод өдөө тосгоноос явж байгаа нэг эрхэм хүн бидэнтэй зам дуулзаад танайд буугараа гэсэн юм уу гэж хэлээд Шарлотыг тохойгоороо явуулсан нь магадгүй нэг бол ингэж хүнд хөндлүүлэх маш мэргэн арга болсноо түүнд мэдэгдэх гэсэн хэрэг. Нэг бол гайхаж байж нууцаан дэлгэчж байж магадгүй гэж бодоод болгоомжлуулсан хэрэг. Тэгээд бид хоёр энд хоног өнгөрөөе гэсэн юм гэлээ. Би мэдэхгүй да гэж гуанзны туслах баарны хэлээд асуугаад өгье гэвэл Ной. Лавлахаар явахаас өмнө бид хоёрыг өөр өрөөнд оруулаад хүйтэн мах пивтэ өгөөч гэлээ. Баарны түүний хүссэн ясаар ард талын жижигхэн өрөөнд оруулаад загсан зүйлийг өмнө нь авчирч тавьж өгөөд энэ шөнө эндээ тавлж болно гэж хоёр жуулчинд мэдэгдэн эрхэм хос хоёрт чөлөөтэй ууд зоглох бололцоо олохоор гарч одлоо.
Энэ ард талын өрөө нь хоол ундны газрын яг цаа талын залгаа нилээд хэдэн шатаар доош байх учраас энэ гуанцтай сүлбөө бүхий ямар ч хүн энэ тасалгааны шалаас 5 фут орчим өндөр орших тэр гуанцны барилгын ханандах жижигхэн цонхыг тагалсан хөшгийг ярж харвал өөрийгөө онцгийн аюулд учруулалгүйгээр ард талын өрөөнд байгаа гээчдийг бүгдийг харж чадхаар барахгүй. Цонх нь ажиглагч хүн байж болох ёстой хан эгц бүдүүн ясмат хоёрын хооронд байгаа юм. Тэгэхээр хэрв чихээ тулган чагнавал тэдний юу ярьж байгааг нэгд нэгэнгүй мэдэж болох байлаа. Энэ газрын эзэн нь нууц цонхоо 5 минут хүртэл нүд салгалгүй ширтэн харлаа. Харин Барни дээр дурдсан мэдээг дамжуулаад Фежинийг залуу шав нарынхаа тухай сургалсаар шагаахад дөнгөж ирээд байлаа. Гэж Барни шивнээд хажуу өөрөө танихгүй улс ирээд байна гэвэл Фежин өвгөн танихгүй улсаа гэж шивнэн асуулаа. Тийм ээ, тийм. Учиртай хос байдаг шүү. Хөдөөнөөс ирлээ гэж байна лээ. Гэсэн ч танд тохирох хоёр байж магадгүй дээ гэлээ. Фежин энэ үгийг их л анхааралтай сонсож байгаа бололтой тэгээд мухар сандал дээр гарч цонхны шилэнд нүдэ болгоомжтой тулгаад Клепл гой хэрхэн тавхтай хүйтэн мах идэж шилтэй пив ууж дэрэгдээ дуулууртай идэж ууж байгаа Шарлотод мах пивнийхоо аль алинаас нь өчүүхэн хэсгийг авч өгч байгааг ажиглалаа. Ааха гэж Фежин Барни руу эргэж харангаа. Энэ залуу чинь нүдэнд дулаахан хүн байх ч бидэнд хэрэг болох хүн байна. Охтыг яаж хүмүүжүүлэхийг бүр мэдж байна гэж. За чи минь хулган шиг л чимээгүй байж үз. Тэр хоёрын яриаг чагна да гэд дахин цонхон чихээ тулган анхааралтай чагнахад нүүр царайна. Ёстой л нэг хөгшин хашир залт чөтгөр ийм байдаг байхаа гэмээр харагдлаа. Хэрвээ чинь эрхэмсэрхүй хүн болъё гэж бодож байгаа юм гэж Клепл хөлөөжигээд. Энэ муу сайн авснаас чинь салж үзье Шарлот минь. Би одоо хүн шиг амьдрий гэж бодож байна. Харин чи хүсвэл хадагтай болно шүү дээ гэх бөгөөд Фежин түүний ярианы төрөвчээс нь хоцорлоо. Би зөндөө дуртай байхсан хайрт байна. Гэсэн чи өдөр бүр кас хослоод баригдахгүй зайлшгаж болохгүй дээ. Касан болчихгүй юу? Каснаас өөр хоослох юм хаа мутсан гэж Клепл годуурлаа. Чи тэгээ ямар ухаан сэдвдэ гэж Шарлот асуул пивнда халамжсан Клепл. Өөр халаас хүүхнүүдийн цүнх байшин шуудангийн тэрэг банк яагав гэлээ. Чи энэ бүгдийг цөмийг хийж чадахгүй шүү дээ. Чаддаг улстай нийлье гэж бодож байна. Тэд бид хоёрт яагаад шулсан тус хүргэнэ. Чи бол ганцаараа 50 бүсгүйтэй таньцах хүн. Чамайг тэг гэсэн цагт чам шиг тийм залтай мэгтэй сүрхэн амтан олдохгүй байх гэж би бодож байна шүү. Чамаас ийм л үг дуулна гэдэг ямар сайхан хэрэг гэж хэлээд түүний муухай хацрыг үнслээ. За боль. Хитрхийн ялуурхан боль. Миний уур хөрхөн байна шүү гэж ноо хүүхнээс өөрийгөө их л замтай хөндөрүүлээд. Би бол нэг бүлэг дээрэмчний толгойлогч болж хүмүүсийг гартаан атгаад тэдэнд мэдэгдэхгүйгээр өөрсдийн тагнадаг хүн болоосой гэж бодож байгаа юм. Ол замган сайн бол ийм ажил надад таарах байлгүй. Харин тийм мэрэгжлийн ямар нэг эрхэм хүнтэй л уулзах юмсан. Чи бит хоёр жохом яаж борлуулахаач сайн мэдэхгүй. Тэгэхээр чамд байгаа 20 фунтын дэвсгэртээ өгчихсөн ч нэг их үнэтэй юм гэмээргүй гэж би бодож байна шүү гэлээ. Клепл ийм хүсэлтэй байгаагаа хэлээд их л мэрэгэн хүний дүртэйгээр пивта аяга өнгөж харснаа. Шарлот руу харан толгоогоо мэхийн дохиод аяхтайгаа сайн гэгчийн зайлн нэг болгосон нь өөрөө уламж сэргэх шиг боллоо. Дахиад нэг балга юу яа идаа гэсэн шиг байтал хаалга гинт нэгтэн танихгүй хүн орж ирхэн тэрэ. Тэр танихгүй хүн нь Фежин байлаа. Фежин маш ээлдэг байдал гарган тэр хоёрын дэргэд очин онц их бүхэн ёслоод
Хамгийн ойр нэг жижигхэн ширээний хажууд суугаад инэв хийлж байсан баарныг уух юм авчирч өгөөч гэлээ. Айтайхан орой байна шүү. Харин энэ жилийн хувьд арайч хөтөн байна гэж Фежин гараа урчиж хэлээд. Өдөөнөөс ирцгээе юу? Янз нь эрх мүдэ гэхэд Ной Клепл та юугаар нь мэдэв гэж асуулаа. Лондонд тийм их тоос байдгүй мó гэж Фежин Ногийн шахыг харж дараа нь эмэгтэй их рүү дараа нь бодолтой хоёр юм руу заалаа. Та ч ухаалаггүй юм да гэж Ной хэлээд шагнаад байгаараа Шарлот минь гэлээ. Эх энэ хотод ухаалаг байлгүй горьгүй шүү гэж еврей итгэсэн байдалтай шивнэн алдарч хэллээд. Үннийг хэлэхэд ийм л байгаа юм гэлээ. Фежин ингэж хэлэхдээ долоовор хуруугаараа хамрынхаа хажууг цохлоо. Ной энийн дуурайх гэж оролдсон боловч өөрийнх нь хамар дэндүү хомсхон учир онц бүтэлтэй болсонгүй. Гэсэн ч Фежин гой түүний саналтай бүрэн нийлж байгаагаа мэдгэдэхийг оролдоод баарныг авчирч өгсөн дарсаар их л найрсаг зочлолоо. Гоё байна да гэж Клепл гой балгаж үзээд тамшаалахад Фежин. Дандан ой гэж бодвол каас юм уу? Өвөр халаас хүүхний цүнх айлын байшин шуудангийн тэрэг банкд хонж байх хэрэгтэй дөхөө гэлээ. Клепл гой өөрийнхөө түрүүхэнд хэлж байсан үгийг ийхүү давтан хэлэхийг сонсмогцоо царай нь үнс шиг зэвхий дан учиргүй хайгаад зог тусч гэдрэг налан еврей рүү харж байснаа Шарлот руу харахад Фежин түүнд сандлаа ойртуулан суугаад. Бүү заваа. Ганц би аз болт сонссон юм. Ганц би л аз болт сонссон гэлээ. Би авсан биш ээ гэж Ной бүр нэг их сүрхээ хүн шиг хөлөө байдгаар нь шин зөвхөн ширээн дагуурал шургуулад. Энэ хүүхний л хийсэн хэрэг. Чамд байгаа шүү Шарлот. Чамд байгаа шүү гэлээ. Хэнд чинь байгаа. Хэн чинь авсан ямар хамаа байх вэ гэж Фежин хэлээд хүүхэн бодолтой юм хоёр руу уйлын нүд шиг нүдэрээ ширтэн. Би өөрөө тийм ажил хийдэг болохоор та хоёр миний нүдэнд дулаахан харагдаж байна гэвэл Клепл гой баг зэрэгсэх хэрж. Ямар ажил гинэ гэлээ. Фежин. Тийм ажлыг энэ байшингийн улс чийдэг юм өө. Та ястай болдог газраа олоод ирч. Ёроо ямар ч аюулгүй газраа олж шүү. Зэрэмдгийнхнийг гүйцэх аюул багтай газар энэ хотод үгүй. Юу ч хэлгээсэн надад тийм байдаг юм. Залуу бүсгүй та хоёр надад тааламжтай санагдсан болохоор би яриа үтсэн юм аа. Сэтгэл зовох хэрэг ёор алга гэлээ. Ийм үг сонсоод Ноёгийн сэтгэл баг зэрэг амарсан боловч би н амарсангүй. Элдвэр хачин эвхрэлдэж шин найзаагаа их л сэжигтэй айсан байдалтай харна. Надад бас өөр хэлж өгөх юм байна гэж Фежин хүүхнийг харж толгой дөхөн хэдэн үг хэлж сэтгэлийн тэжээснэ. Миний нэг найз байдаг юм. Тэр лав таны хүсэл мөрөөдөл болсон зүйлийг чинь биелүүлж зөв замд чинь оруулна да. Тэгтээ зэрэг та өөрөө айл дуртай ажиллаа эхэлж хийгээл дараа нь бусдын сурах хэрэгтэй гэлээ. Та бүр үннээсээ хэлээд байна уу да? гэж Ной хэлэхэд Фежин мөрөө хавчсан хэлгээд. Юунд би өөрөөр хэлэх вүлээ? Би танд нэг үгийг өөр чинь өөр өрөөнд ороод хэлнэ гэлээ. Тэгж төг татаад яах вэ гэж Ной хэлээд урт хөлөө дахин алцсайн жийж. Энэ юм аваад дээш гарч бай. Шарлот бодолтой юм аваад яваарай гэвэл энэ ихэмсэх тушаалan Шарлот үг хэлгүй биелүүлэн дээшээ гарахад Ной үүдээ задгаа байлган хойноос нь харж байлаа. Ной эргэж суухдаа ямар нэг аратан амтан сургасан хүн шиг дүр гарган. Үгнээс минь мөнж гарахгүй болсон байгаа вэз гэлээ. Фежин түүний мөрийг алгадан тун сайн байна. Таач содгүй юм да гэлээ. Тийм биш байж гэмээр би энд ирээд байхгүй л байсан баг. Харин одоо цаг алдвал өнөөгч нь эргээд ирнэ шүү. За. Тэгээд юу гэж бодож байна да? Хэрвээ миний найз сэтгэлд чинь тааламжтай санагдвал яах вэ?
түүнтэй хамсрах уу? Ажил нь бүтэлтэй байгаа юм уу дөө? Энэ л хамгийн чухал гэж Ной хэлээд жижигхэн нүдэ ирмэн Фижинэ. Мундаг да яста. Олон ч хүн хөлсөлж байгаа. Цаадуулна ч ястай зовоох ус биш гэвэл. Дандаа хотын улс уу гэж асуулаа. Хөдөөний хүн ганц ч байхгүй. Тэрэнд одоо хүн тун их хэрэгтэй байгаа юм. Тэрнээс биш намайг хэллээ ч гэсэн чамайг авахгүй байхад байг гэхгүй л дээ гэлээ. Ной. Яах вэ? Өргөч хөө гэж өмднийхөө халаасыг гараараа балбана. Тэгэлгүй яах вэ? Тэхгүй бол юм бүтэхгүй шүү гэж Фижин эрс шийдэмгээ хэллээ. 20 фунт гэдэг чи арай даанч ихтэх баха. Яалаа гэж. Таны борлуулж ядаад байдаг банкны тэмдэгт бол дугаар өнгийн бодвол тэмдэглээ байлгүй дээ. Банкнд төлбөрийг яасан. Тэгэхээр энэ тэмдэгт нэг их үнэтэй юм болж базаахгүй нэ дээ. Гадаадад л явуулна үз. Тэгээд зах дээр чи их үнэтэй худалдаж чадахгүй л дээ. Тэр хүнтэй чинь хэдийд би уулзах болж байна гэж Ной баахан итгэл муутай асуулаа. Маргааш өглөө. Хаана? Энд. Цалин ямар бол? Ноён хүн шиг туйлж, ширээ сандал орон байр тамхи дарсаар туйлна дөө. Өөрийнхөө олзны тэн хагас залуу бүсгүйхэн олзны тэн хагасыг дэлсэн дээ гэж Фижин хэллээ. Сувдаг цадгаан алдсан Ной Клейпл өөрөө бүрэн эрхтэй байсан ч тийм сайхан нөхцөл болцлыг хүлээн авах байсан юм гэж бодоход их л сэжигтэй гэлээ. Гэвч хэрэг үгүй гिचхвэл шин танилан түүнийг шүүхэд шилжүүлж хийж магадгүй гэж бодоод энэ байтугай энэс цаадах тийм явдал бишгүй л тааралддаг байж зан ааш нь улам зөөлөрсөв. Тэгсэн маань таарах юм шиг байна гэж зөвшөөрлөө. Хүүхэн маань их ажил хийж чадж байгаа болохоор би арай хөнгөн ажил хийгээд явж болмоор юм гэж Ной онцлоо хэлэхэд. Ямар нэг жижигхэн аятайхан ажил уу гэж Фижин асуугаад. Чухмал тийм. Надад ямар ажил таарах бол та юу гэж бодож байна? Нэг их чадал замааргүй, тийм ч их осолтой биш. Иймэрхүү л ажил бол зүгээр юмсан гэж Клейпл хэлэхэд. Та бусдыг тагнаж байх юмсан гэж ярьж байхыг чинь би дуулсан л да. Миний найзад маань тийм нэг хүн их хэрэгтэй байгаа юм гэлээ. Тэмээ тэгж хэлсэн. Тийм ажил хийхээс ч няцахгүй шүү. Гэсэн чи тийм ажлаар дангаараа олзомог олохгүй шүү дээ гэж Клейпл сунжруулаа хэллээ. Нэрээ тийм юм та гэж еврей бодол болсон буюу бодол болж байгаа царай гаргаад нэрээ таарахгүй юм байна шүү гэхэд нь Ной түүн рүү мэгдсэн байдалтай хараад тэгээ та юу гэж бодож байна? Ажил маань гордлого ихтэй. Бас тэгээд гэртээ сууж байхаас аюулаар арай илүү суйлдаг ажил байхад зүгээр юм шүү гэлээ. Настаа авгаачулыг юу гэж бодож байна гэж Фижин асууснаа. Тэдний цүнх бодолтой юм шүүрч аваад өнцөг болон тойроод зутахад олзомог олох тун сайн байдгийм л да гэлээ. Тэдний хашгирч гуглах нь даанч муухай. Зарим нь нүүрэн маажилж балдъя гэж Ной толгойс өчлөн хэлээд. Надад тэр ажил таарна гэж бодохгүй байна. Өөр аятайхан ажил олдохгүй гэж юу гэвэл Фижин. Байцаарай гэж түүний өвдөг дээр гараа тавиад зулцэг зомлох гэж нэг сайхан ажил байдгийм гэлээ. Яахыг хэлж байгаа юм гэж Клейпл хэллээ. Зулцэг гэж хөө. Эцгийнх нь нэг хэдэн мөнгө өгөөд юугаа их ахуулахаар явуулдаг хүүхдийг хэлж байгаамаа. Зомлох гэж тэдний мөнгийг авах гэсэн үгэ. Тийм хүүхэд чинь мөнгөө дандаа бэлхэн атгаад явж байдаг юм. Тэгэхээр мөнгөний аммагцаа замын хажуудахгүй сувг руу түлхчгээд ер нь юу ч болоогүй юм шиг айж ухаан зайлах хэрэгтэй. Нэг хүүхэд ойчоод юм уу бэртэл үз яах вэ гэж Фижин тайлбарлавал Клейпл тачханд л инээс нэ. Энд чинь ястай надад таарах ажил байна да дарих минь гэлээ. Тийм байх ястай. Кимдэн Гуан
Тулааны гүүр тэр хавийн газраар хэд явж үзэж ажиглах хэрэгтэй. Тэнд тийм зулцэг олон явдаг юм. Хэдэл бол хэд олдно. Хэд эдл бол хэд эд болно гэлээ. Фежин ингэж хэлээд Клепл гуайн хажуу руу яварахад тэр хоёр хоёулаа чанга гихчээр маш удаан хөхрөлдлөө. Шарлотыг орж ирмэгц Ной инээдэ татаад. За өөр юу ах вэ? Харин маргааш хэдэн цагт уулзах вэ гэлээ. 10-т чадах уу гэж Фежин асуугаад нөгөө тхийгөө толгой дохин зөвшөөрөхөд мартсан нэр алдрыг чинь хэн гэх вүлээ гэлээ. Ийм асуултанд эртнээс бэлэн байсан Ной. Болтерва. Мори Болтерва. Энийг бол Болтер авахаа гэдэг юм гэлээ. Болтер авахын хүлцэнгүй зарц гэж Фежин инээд хүрм мэхийн ялуурхаад. Тантай тун удахгүй сайн танилцсан гэдэгт найдаж байна өө гэхэд Клепл гуай. Чи энэ эрхэм хэлж байгааг дуулж гинөө Шарлот гэлээ. Дуулж гинөө Ной минь гэж Болтер авахаа гараа сунгасаар хэлж эхлэв. Урдын өнөөх Клепл одоогийн эрхэм Морис Болтер Фежин руу харж. Намайг энэ манай Ной гэдэг юм ийм учиртай юм шүү гэхэд Фежин энэ нэгэн удаа үннээсээ мэдлээ сайн мэдлээ. За сайхан ойрсоорой гэлээ. Фежин салах ёс гүйцэтгэн бас сайн сайхныг ерөөсөөр их л мөнгөн удснаа нэг явахчаан боллоо. Ной Клепл Лондон түүний ойр хавь газрын зулцэг зумлах тусгай ажил томилогдох хувьтай болж бас ч эрхэн гэсэндээ саяхныхаа байгуулсан хэлцээрийн тухай сайн авахайдаа тайлбарлан ярьж өглөө. Фежин гуай залуу түншийнхээ онгиргон занг үнэхээр чадамгай ашигласан болохоор Бэц багш анх нь баригдсан найзыгаа баларлаа гэж боддог байсан бол одоо түүнийг хосгүй сайхан ёжтой чадамгай жүжигчин болчихсон юм шиг бодоод хуучин найзыгаа авьяас бэлгэн илэрхийлж чадах тэр цагийг тэсгэлгүй хүлээж суулаа. Хэрэг нь юу болж байгааг бид одоо ов зал гаргаж аргалж байгаад мэдэх хэрэгтэй. За бодъё доо гэж Фежин хэлэхэд Чарли. Би очоод ирэх үү гэлээ. Яаж болох вэ? Чи солиороогүй байцгаа. Солиор бол тэр газар очих байхдаа чи болохгүй. Чарли болохгүй. Нэг зэрэг олныг алдаж яаж болох вэ? Та өөрөө очих гэж байгаа юм биш үсттэй. Гэж Чарли нүүдэрмэн асуугаад Фежинийг толгойс гисрэхэд. Тун чи нээцгүй гэхээр нь Бэц Нойгийн мөрөн дээр гараа тавьж. Энэ залууг явуул болохгүй юу? Хэн ч танихгүй штэ гэлээ. Яах вэ? Хэрэг өөрөө дургуйлахгүй бол гэж Фежин хэлтэл Бэц. Дургуйлах? Юу дургуйлахдаг вүлээ гэлээ. Нэрээ юу ч байх вдэ хүмүн гэж Фежин Болтер руу эргэн харж. Юу ч хөвдэ гэлээ. Юу гэсэн үг гэж Ной ард тийш үүд рүү ухарч сүрдсэн байдалтайгаар толгоогоос ихсэрч. Үгүй бол эн чинь миний үүрэг биш гэвэл Бэц Нойгийн хатангар биеийг зөөцөн хараад. Энд чи одоо ямар үүрэг авсан Фежин? Ажил бүтэмж муутай байвал зайлчхаад болох бүтэхтэй байвал амаараа гартлаан жигчгээд байх үүрэгтэй юу? Үүрэг нь энэ биш вэз гэлээ. Тэрч гайгүй байна. Чи жаахан хүүхэд байж ахмад хүнтэй битгий цайдаггүй загна. Занга татахгүй бол өөдлөхгүй шүү гэж эрхэм Болтер анхаарууллаа. Энэ сүрхий занлынх нь хариуд Бэц багш жигтэйхэн хөхрөн инээгээд нилээд хугацаа өнгөрөхөд Фежин гуай хажуунаас нь оролцсон Болтер гуйд тайлбарлахдаа. Цагдаагийн шүүхийн газар очиход өөрт чинь өчүүхэн ч аюул байхгүй. Яагад гэвэл
Чиний оролцсон тэр жаахан хэргийн тухай тайлан ч гараагүй. Өөрийн чинь бие бэлтрийн байдлыг тодорхойлсон юм ч байхгүй. Тэрнээс гадна нийслэлд хүчрээд хорогдох орон ирж яваач гэж сэжиглээгүй. Ингэхлээр хэрэг хувцаа сайн солиод гарвал танд очиход Лондоны хаанч очисонтой өөрцгүй аюул байхгүй. Ялангуяа тэнд чамайг сайн дураараа гараад ирнэ гэж ястай хэний ч дотор орохгүй газар дөө гэлээ. Болторгой энэ үгийг сонсож зарим талаар итгэсэн боловч гол нь Фижинээс айсандаа зөвшөөрөөд уг аялалдаа маш дурамжхан явах боллоо. Тэгээд Фижиний заавраар тэр даруй костюман тайлж, морин тэрэгчний богино дээл өмсөн, мөн хилэнсэг богино өмд ширэн гетер өмслөө. Эдгээр хувцас Фижинд бүр бэлэн байдаг байжээ. Бас харуулын газрын пио хавчуулаастай эсгийн малгай өмсгөн морин тэрэгчний ташуур бариуллаа. Зүсээ ингэж хувиргаад Кавент Гардины хөдөө зах зээлээс ирээд юмхам сонирхож яваа хүний дүр үзүүлэн шүүхийн газар руу ороод явчих ёстой байлаа. Ноэ бол чухам эзэнхий туранхай болох бүдүүлэг ястай таарсан хүн болохоор авсан үргээ лав сайн биелүүлээд ирнэ гэдэгт Фижингой эргэлзэхгүй байлаа. Энэ бэлтгэлээ хийж дууссаны дараа овтол уурчийн таних шинж тэмдгүүдийг хэлж өгөөд Бейтс багш түүнийг харанхуй гудамжаар энхэл донхолтой замаар дагуулan явсаар боов гудамж хүрэхэд тун чойрхон газар хүргэж өглөө. Чарли Бейтс цагдаагийн шүүх газар хаана байгааг нарийн заагаад тэр нарийнхан гудамжаар орж тэр хашааг дамжаад баруун гар талын үүдний шатаар өгсөн дотгошоон орохдоо малгайгаан аваарэ гэж олон заавар өгч бушуухан яв. Би энэ салсан газараа хүлээж уяа гэлээ. Ной Клэпл буюу хэрэг уншигчийн таалд нийцвэл Морис Болтер уг авсан зааврыг нэгд нэгэнгүй даган нэрэ тун нарийн зүв байсан болохоор хүн амьтнаас асууж сургалсангүй. Ямар ч саад татгартай учралгүй явсаар цагдангийн шүүхийг олоод очлоо. Голдуу бүсгүйчүүд пиг дүүрсэн бөхчин муухай тасалгаанд ороод очивол тэртээ мухарт хашлаг бүхий тавцсан дээр зүүн гар талд нь ялтны ширээ, дунд нь гэрчийн эндэр, баруун гар талд нь шүүгчдийн ширээ харагдана. Шүүгчдийн суудаг ширээ хэмээх энэ айд сүрмээр газрыг тусгай хашилгаар хааж, үхэх тавилантангуудаас далдлан харин харцолонд хамаг сүр хүчээ харуулах хуйцаар байрлуулжээ. Ялтны ширээн дээр хоёрхан бүсгүйхэн сууж харагдана. Шүүхийн нарийн бичгийн даргаыг цагдаагийн хоёр дарга формын хувцастай ширээ твэрт сууга нэг түшмэлд ямар нэг гэрчийн зүйл уншиж байх зур сэтгэл нь хөдөлсөн найз нөхдөд хараад толгой дохиж байна. Гяндан чинь ялтны ширээний хашлагыг налан зогсоод том түлхүүрээр хамраа залхуун хүрсэн янзтай тогшин гагцхүү зарим хүн хоорондоо шивэр авир ярилцах буюу эхэн альчуураар амын таглавч хүүхдийн орлох бүдэг чимээ гарч шүүхийн ясархаг чимээ аниргүй байдлыг эвдэхэд ямар нэг эмэгтэй рүү хандаж тэр хүүхдээ аваад гар гэж тушаахтаа л хамраан оролдох ажлаа завсарлаа. Тэр өрөөнд бүхчм давчуу ханных нь бүдэг хэр буртаг болоод өөрөнгөтэй болж тааз нь харалжээ. Камин зүхний тавиур дээр хуучин тортог болсон баримл байна. Ялтны ширээний дээр тоосон дарагдсан нэг цаг дүүржлээстэй. Энэ бол байвал зохих журамтай хэвээр байсан ганц зүйл байлаа. Ной лөвчийг ирж тэсгэлгүй ийш тийшээ харахад тэр гайхамшигт хүний их буюу эгч дүүн баймар бүсгүүчүүд олон харагдахаас гадна мөн түүний эцэг нь юм уу гэмээр хэдэн эр хүн харагдавч Даукинс тухайн гадаад байдлын тухай Нойгийн залгасан шинж тэмдэг таарах хүн ердөө ч үзэгдэхгүй байлаа. Цагдаагийн шүүхээс эрүүгийн хэргийн шүүхэд шилжиж байгаа бүсгүй хэрэгтнүүдийг мэл гайхсан байдалтай гарч одохыг хүртэл Ной маш их мэгдэж гордлог алдсан байдалтай хүлээж байтал нэгэн хэрэгтнийг оруулж ирвэл Ной зорьсон хүнээ лав мөнийг шууд мэдээд сэтгэл нь дороо амарлаа. Тэр нь үнэхээр Даукинсгүй мөн байлаа. Тэр бол урт ханцвыг шууж зүүн гарыг халаасандаа хийж баруун гартаа цам малгайгаа барьсаар гянданчийн түрүүнд хөлөө чирсээр ёор тийм гэж бичхийн аргагүй хачин маягтай явсаар орж ирэн хэрэгтний ширээн дээр сууж том дуугаар
Намайг юу боллоо гэж ингэж доромжилж байгаа юм бол мэдх юмсан гэлээ. Амаа татна уугүй юу гэж Гяндан анхаарууллаа. Би ч англи хүн шүү. Миний илүү эрх мэдэл хаа байна гэж Луурч асуув. Илүү эрхээ удахгүй эдлнэ. Бас нэмэрт нь гिच авнаа гэлээ. Хэрвээ надад өгөхгүй бол харж л бай. Дотоод эрхэлсэн төрийн нарийн бичгийн даргагүй эдгээр хүн сурталтанд юу хэлдэг бол доо гэж Даукинсхой хэлээд. Би ер нь ямар хэрэг байна? Эрхэм шүүгч нар минь сонин уншиж цаг үйлгүүгээр миний хэргийн учрыг олоод саатуулгүй суллаж өгвөл их баярлахсан. Би одоохон ситэд очиж нэг эрхэмтэй уулзах болзоотой хүн. Би хэлсэн амандаа хизээч нарийн хүрдэг хүн болохоор хэрвээ намайг цагтаа очихгүй бол яваад өгнө. Намайг барьж суутгуулсныхаа хохирлыг нэхэмжлэх зарга гаргахгүй гэж цаад шүүгчид чинь бодож байгаа юм биш вэз? Арай үгүй байгаа гэлээ. Луурч энэ хэлсэн үгнийх нь улмаас шүүх хурлын байдал өөр болно байхаа гэж их л сонирхсон хүний дүр үзүүлэн шүүгчийн ширээний ард байгаа тэр хоёр зайтай эрийн нэр хинсэн бэлээ гэж Гянданчаас асуулаа. Цугласан хүмүүс энийг сонсон маш чанга хөхрөлтлөө. Ой, чимээгүй эзгаа гэж Гянданч дуугарлаа. Юу болов гэж нэг шүүгч асуулаа. Хүний өөр суйлсан хэрэгэ ноёнтон минь. Энэ жаал энд урд ирж байсан уу? Энд олон удаа ирвэл зохих байсан юм. Энүүний байгаагүй газар гэж бараг үгүй ээ. Би энийг өөр андахгүй сайн мэд ноёнтон минь гэж Гянданч хариуллаа. Энэ үгийг Луурч сонсоод та ч намайг мэддэг хүн байх нэ? Уухай. Ямар ч гэсэн нэрийг минь бузарлах гэсэн оролдлого байна да гэвэл хүмүүс дахин инээлдэж чимээгүй гэж дахин анхаарууллаа. Гэвч гэрчин этгээдүүд хаа байна гэж нарийн бичгийн дарга асуул Луурч. Уухай, тэр хүн чинь хаа байна? Би харъя гэвэл нэг цагдангийн хүн гарч ирээд хүслийн даруй хангаж энэ хэрэгтэн бол олонний дунд чихэлдэж яваад нэг ноёны халааснаас нусных нь алчуурыг суйлж аваад дэндүү хуучин болохоор нь урдаас нэг хэрэглэж орхиод эргүүлж хийхийг хараад үүнийг баривчилсан. Тэгээд нэгжиж үзвэл өврөөс нь эзнийх нь нэр сэлэстэй тамхины мөнгөн хайрцаг гарсан. Түүний энийг шүүхийн лавлахаас эрж олоод ирсэн. Одоо энд өөрөөч байгаа. Хайрцаг нь мөн гэж тангаргалснаас гадна өнөө олон хүний дундуур чихэлдэж явхдаа алдсан гэж хэллээ. Тэр хүн бол олонний дундуур нэг залуу их л улаан шимтгай зүтгэж явахыг ажигласан. Тэр нь одоо энэ хэрэгтэй эрхэм залууг мөн байна гэж баталлаа. Энэ гэрчин этгээдээс асуух юм байна уу жаалаа гэж шүүгч асуулаа. Би энүүнтэй ярилцаж хишиг буйнаа барахыг болий доо гэж Луурч хариуллаа. Чамд хэлэх юм байна уугүй юу? Хэлэх юм юу ч алгуу? Асууж байна шүү хөө гэж Гянданч шилэнгээ түүнийг тохоогоороо яварч авлаа. Луурч үгүй энд хэлэхгүй. Энэ мухлагч нь шудраг шүүхтэй адилтгах юм огт алга. Миний өмгөөлөгч маань өнөө өглөө төлөөлөгчдийн танхимын дэд ерөнхийлөгчтэй өглөөнийхөө хоолойг цооглож байгаа. Өөр газар очиод хэлэх үг надад бий. Өмгөөлөгчд маань ч бий. Бас миний танил эрхэм найз нөхдөд маань ч бий. Тэгсэн хойноо хувийн ашиг хичээсэн түшимдүүд яах гэж энэ ертөнцид хүн болж төрөвдөө гэж гэмших буюу. Эсвэл намайг өнөө өглөө даажигнуулах гэж явуулсан зарцнараа өлгүүрээсээ малгайгаа өлгөхийн оронд дүүжилчих минь ялаа гэж амаа барьцгаана да. Би гэтэл нарийн бичгийн дарга. Бол чамайг эрүүгийн гэмт хэрэг шүүхэж хэлжүүлсэн. Аваад яв энийг гэхэд гар гэж Гянданч тушаалаа. Цоц гарыг гэж Луурч гарынхан алгаар бүрх малгайгаа цэвэрлэж. Хөлжигаад байх хэрэггүй. Би хэрхэвч өршөөл үзүүлэхгүй. Агас бэний өгсөн ч үгүй. Та нар бол тэгхээс зайлахгүй. Би та нарын оронд бол хэрхэвч ингэхгүй. Одоо та нар сөхөрч мөргөөд гүйсэн ч би суллагдахгүй. Намайг Гянданда хийгээдэх гэлээ.
Тэгээд түүнийг замдан гаргаж хашаанд оруулахын өмнө энэ хэргийг чинь парламентэд хэлэлцүүлэн дээ гэж загнасаар явснаа. Сүүлдээ цагдаагийнхны өөдөөс цовоо сэргэлэн хөөрөв байдалтай харж инэв хийлжээ. Даукинсыг лав ганц хүний жижиг өрөөнд хорчих шиг боллоо гэж ноо бодоод Бээц багшийн хүлээж байгаа газар руу түргэн алхалж очиод жаахан хүлээж байтал цаадах залуу нь хүний нүдэнд үзэгдэхгүйгээр булангаас гайгүй сайн ажиглан харж шин найзынхаа хойноос сэжиглэж хүн эс дагаж явааг магадлаад гарч ирлээ. Тэр хоёр буцаж явахдаа луйварч бол олсон хүмүүжлээ сайн эзэмшиж гайхамшигт алдар цуутай болж байна гэдгийг Фежин гойд хэлэхээр яарлаа. Дөрчин 3 дугаар бүлэг. Овт луйварчид азгүй явдал тохиолдсон тухай өгүүлнэ. Инхээр та чинь өөртөө их түнш хүн байх нэ гэж эрхэм Клепл буюу Болтер нөгөө байгуулсан хэлцээрийнхээ ясаар Фежинэд маргааш нь ирж асуугаад өчигдөр орой л би ингэж бодсон юм. Харал та гэлээ. Хүн бүхэн өөртөө түнш байдаг юм аа гэж Фежин инээдэ барьж чадан хэлээд өөрөөсөө илүү түнш болдгүй хүн бий гэхэд Болтер дог хүний янз гарган тэр болгонч тиймгүй шүү дээ. Зарим хүн бусдад гэмгүй мөртлөө өөртөө дайсан болдгийм гэвэл Фежин. Тэ гэж битгий бод. Нэрэл хүн өөртөө дайсан болдог бол тэр хүн өөрийгөө дэндүү их бодсноос биш. Өөрөө л бусдыг ёор бодоагүйгээс болдгийм. Тийм амтан энэ ертөнцид байхгүй гэлээ. Байлаач гэсэн тийм байх ёсгүй. Тэгэлгүй яах. Зарим 3 гэдэг тоог ичэддэг нь, зарим нь 7 гин. Аль нь ч биш хөө, аль нь ч биш. Харин 1 гэдэг тоо байгаа юм гэж Болт руугаа хөхрөөд. Дандаа л 1 гэлээ. Фежин энэ бодлон тайлбарлаж өгөх зүйтэй гэж үзээд. Ёрнөхөө бидэн шиг ийм цөөхөн бүлэг хүмүүст 1 гэдэг тоо ч байгаа юм. Өөрөөр хэлбэл та намайг буюу манай бусад залуусыг өөртөөгөө адил гэж үзэхгүйгээр өөрийгөө 1-р гэж үзэж болохгүй шүү гэлээ. Тэгтэл Болтер чанга залг гэж гэвэл Фежин үүний дуулаагүй цараа гаргаж. Тэгэхээр бид хоорондоо нэг зорилгоор холбоотой болсон юм. Өөрөөрч байж болохгүй. Жишээ нь таны зорилго бол 1-р төлөө, өөрөөр хэлбэл өөрийнхөө төлөө байх нэ гэлээ. Тэгэлгүй яах вэ? Таних энэ хувьдаа зөв байна. Та өөрийгөө буюу 1 гэдэг тоог бодохдоо намайг буюу бас 1 гэдэг тоог бодохгүй байж чадахгүй байх ёстой юм. Харамын хичээх чанараар төгс Болтергаа ингэж хэллээ. Та 2 гэдэг тоог хэлж байгаа үстэй. Гэтэл Фежин. Гүйгүй. Би болоо танд өөрөөс чинь ялгаагүй ачтай хүн. Гэвэл Болтергаа үгийн таслан. Та их сайн хүн юм байна. Надад тааламжтай байна. Гэсэн чи та бид хоёр игээ ийм юм ярилцах болтлоо найз дотн болж амжаагүй л байна гэлээ. Фежин дал мөрөө хавчис хэлгэн гараа сунгаж. Та бод. Сайн эргцүүлж бод. Та их сүрхий ажил хийсэн хүн. Тэр үн чинь болоод би танд сайн байгаа юм. Гэвч тэр хэрэг бол хизээч гэсэн таны хүзүүгээр чангалахад амар мөртлөө тайлахад хэцүү зангаагаар хэрвээ энгийн үгээр хэлбэл урхиар оосролцохж магадгүй юм шүү гэлээ. Болтергаа хүзүүнийхээ оролтыг дэндүүч чанга ороочих ч үдэ гэсэн юм шиг гараа явуулснаа
Нэг юм амандаа хэлж тийм гэсэн санаагаа үгээр биш дохиогоор илэрхийлэхэд Фежин дүүжлүүр гэдэг чинь хөө. Дүүжлүүр гэдэг чинь их замын дээрм зүрхтэй явж байсан олон хүнд замын зааж хөгийн чирүүлээд тунч мөчөд тунч огцсон мэргэлтэнд оруулдаг золиг шиг тээг байгаа юм да. Дарданхан замаар холхон явхал хэрэгтэй дээ. Нэгдүгээр минь гэлээ. Энд чи яхахгүй зүг байлгүй яах вэ? Та юунд ийм юм ярина гэж Больтер асуувал. Би өөрийнхөө хэлж байгаа үгийн учир утгыг тод болгох гэж ярьж байна гэж Фежин даалмураа хавч сэлгэн хэлээд. Тиймийн тул надад итг. Би ч өөрийнхөө ажлыг хийхдээ танд итг. Нэгдүгээр бол таны нэг, хоёрдугаар нь миний нэг мөн. Өөрийнхөө нэгийг хичнээн их үнэлбэл миний нэгийг бас төдийчнээ хайхрах хэрэгтэй. Эхлээд нэг гэдэг тоо биднийг холбож байна гэж миний эхлээд хэлсэн маань одоо тод боллоо шүү дээ. Ийм л байхгүй бол миний ажил зад үсэр. Гэхэд Больтер их юм бодсон байдалтай. Зөв. Таач мөн л залтай өгш юм да гэлээ. Фежин гоо энэ магтаалыг өөрийнхөө авьяас чадварыг гайхуулж чадсан хэрэг төдийгүй. Харин энэ шин хүндээ өөрийн суут мэргэн залт ухаантайг ойлгуулсан хэрэг юм. Үүндээ тэр маш их баярлалаа. Үнэхээр ч түүнд тийм бодол төрүүлэх гэдэг бол маш хүнд хэрэг байлаа. Тэр хүсвүүштэй, ашигтай сэтгэлээ хүчтэй болгох гэж өөрийн ажлын далайц хэр хэмжээний тухай нэлээд нарийн танилцууллаа. Тэгэхдээ зорьсондоо хүрэх гэж үнэн худал хоёрыг хослуулжээ. Үүнийг маш чадмаг гүйцэтгэх болохоор Больтер түүнийг хүндэтгэх нь илт мэдэгдэж, бас ч үлэмжих айх шиг болсон нь Фежинд хэрэгтэй зүйл байлаа. Бид бие-биедээ итгэлтэй байвал их хохирол үзэх цагт сэтгэл тэжээх ганц зүйл болдгийг. Өчигдөр өглөө би нэг шилдэг туслагчийн алдлаа. Нас урчхаа юу гэж Больтер асуув. Үгүй ээ. Тийм ч муу юм болоогүй. Тийм ч муу юм болоогүй шүү. Тэгвэл лав шүүх дуудсан юм гэж Фежин хэлээд дахин шүүх дуудсан юм аа гэлээ. Их чухал хэрэгээр үү? Үгүй ээ. Тийм их чухал хэрэгээр биш. Хүний өвөр суйлах гэлээ гэж нэгжээд амрын тамхины мөнгөн хайрцаг байхаар нь тэд хүний юм хулгайлсан байна гэж л тэ. Тэр нь хүнийх юм биш. Өөрөх нь байсан. Өөрөө хамрын тамхи татах их дуртай. Тэд эзнийг олдог гэ тэрний маань өнөөдөр хүртэл байцааж байна. Тэр чи 50 хайрцагын дайтай хүн л дээ. Үүний төлөө түүнийг гаргаж авахд би бэлэн байна. Манай луйварчтай чи минь танилцсан болохоос. Луйварчтай минь танилцсан болоосоо доо. Ях, танилцсан байхаа гэж би бодож байна. Та юу гэж бодож байна гэлээ. Хэрвээ тэд өөр баримт олохгүй бол 6-7 хоног болоход бид уулзах байхаа. Хэрвээ өөр баримт илэрвэл донтоглоод байна бах. Тэд тэрний маань ухаантайг мэднэ л дээ. Бүх насаар нь л гих бах. Луйварчи маань бүх насаар нь л суулгах байх та. Гэвэл Больтер гоо. Бонтоглох. Бүх насаар нь гэж юу юм? Ийм үгээр ярих хэрэг юу вэ? Та юунд надад ойлгох хэлээр ярихгүй байна? Гэлээ. Фежин тэр этгээдэд нууц өгүүдээ энгийн үгээр тайлбарлахыг завдан. Бүх насаар нь сөлнө гэсэн үг ээ гэж Больтер гоо мэдэж авахыг завдан байтал. Гэнэт бэцвагш 2 гараа халаасандаа хийчихсэн. Инээд хөрмөр шахуу уруу царайлчаад гинт орж ирсэн тул тэр хоёрын яриа тасалдлаа. Чарли Фежиний шин найзтай харилцсан танилцсныхаа дараа өнгөрчөө Фежи минь гэхэд Фежин юу гэж гэлээ.
Өнөө хангарын тамхины хайрцгийн эзнийг олжээ. Бас 2-3 хүн ирж гэрчлэх юм гин. Тэгээд луурч маань танилах юм даа гэж Чарли хэлээд. Надад гашуудлын бүрэн хувцас хэрэгтэй байна Фичин. Бас малгайд уух туушин хэрэгтэй. Явхаас өмнө уулзъя да. Жок Даукинс, Жал Джек, луурч, овт луурч эднэр маань хитх мөнгөний үнэтэй хайрцагнаас болоод хүний газар цолигдлоо шүү дээ. Бодвош таал юм. Ядахта алтан озор тагтай алтан цагнаас бол ийм юмд орно гэхээс биш. Наан орох хүн биш л байсан юмс. Баян ноён хүний байдаг үнэтэй зайтай юм хулгай хийчихэд ноён хүн шиг явахгүй. Ямар ч нэр алдаргүй нэг муу хулгайч нэр зүүдэг нь юу юм бэ? Гэж Бэц багш залгүй найзаа харамсаж байгаагаа илэрхийлээд хамгийн ойр байсан нэгэн саналтаар гунж гутарсан байдалтай суулаа. Фичин шаврууга ууртай муухай харж чи нэр алдар малдаргүй гэж юу яриад байна? Тэр чин та нараас дандаа давуу байгаагүй гэж юу? Тэр үнтэй зэрэгцэх байтугай тэр үнд бараадаж очих хүн та нарын дотор би юу? Гэлээ. Ганц ч байхгүй гэж Бэц багш гэмсэндээ сөнгөдөө дугаар хэлсэн. Ганц ч байгаагүй гэлээ. Тэгвэл чи юу яриад байгаа юм? Юу гэж гонгоноод байгаа юм? Гэж Фичин гоорт асуулаа. Чарли ихэд харамссаны учир өөрийн түншид юу хэлэх гэснээ нин үгүй хэллээ. Тогтоолд нэр нь орохгүй. Ялын төлөвлөгөөнд дуртахгүй. Тэрнийг ямар шүү хүн байсныг хинж хизээч мэдэхгүй өнгөрөх. Шинэ хаалгатын лавлах бичигт юу гэж оруулах бол бүр орохчгүй байж магадгүй. Даанч тусгүй хэрэг шүү гэлээ. Хаа гэж Фичин хөхрөөд баруунгараа сунгаж болтер руу хандах нь саа өвчин туссан юм шиг салганан. Эднэр маань мэрэгшилдээ мөнч дуртай байгаа вэ? Сайхан хэрэг шүүхөө гэлээ. Болтергой тийм гэсэн байдалтай толгойд өглөө. Фижингой Чарли Бэцийн гашуудлын тухай хэдэн секунд хэртэ сэтгэл илэрхий хансан байдалтай бясалгаснаа босон харааж. Тэр залуу руу очиод мөрийг алгадан. Давгүй. Чарли мэдэгтэн. Тэд түүнийг ухаан сэргэлэн залуу гэж цөмөөрөө мэднэ. Өөрөө мэдүүлээд өгнөө тэр чинь хуучин найз багш нарынхаа нэрийг хөөдөх хүн биш ээ. Мөнч залуугаараа байгаа хүн шүү. Тийм наснда бомтоглуулна гэдэг чинь. Чарли минь мөнч хүндтэй хэрэг шүү гэж сэтгэлийн засахад Чарли баг зэрэг уужран. Нэр төртэй хэрэг юм бах та гэлээ. Өссөн бүгдэн тэр авах болно. Чулуун хувинд түүнийг ноён хүн шиг байлгах үз. Чарлиг минь ноён хүн шиг байлгана. Өдөр бүр пи уусаар байх болно. Хэрвээ мөнгө үрч чадахгүй бол мэрэг тааж тоглосоор үрэх байлгүй. Нэрээ Чарли минь бид ч мундаг өмгөөлөгчтэй болсон. Тэр чинь хэл амнаг үүсэгдэхгүй ав яастай хүн байгаа юм. Луурч маань өөрийгөө өмгөөлье гэсэн ч чадна л да. Бид сонноос олж үзнэ. Овто луурч шүүхийнхэн шиг сүйдлэх төлөв гэсэн байх байлгүй. Тийм ээ Чарли, тийм ээ гэвэл Чарли инээд алдаад. Мөн дайжгнах нэ. Тийм ээ Фижи. Манай овт маань тэднийг бажигдуулах нь дээ гэлээ. Тэгнэ бажигдуулна. Лав тэгнэ баха. Тэрнээс зайлахгүй гэж Чарли хэлээд гараа өрчин. Иврэ өөрийнхөө шавын нүр рүү харж. Тэр маань одоо миний нүдэнд илхэн харагдаж байх шиг байна гэхэд Чарли. Надад бас тийм байна. Надад яг адилхан бүр харагдаад байна. Хижин. Яасан сони юм бэ? Нэрээ сони ачи юм да. Мундаг өмгөөлөгчд цөмөл их сүрхий дүр үзүүлэхийг оролдож яхад Джек Даукинс тэднэр рүү айвуу тайвуу хандаж үнэн сэтгэлээс яг шүүгчийн хүү шиг яслалын буудлага дээр үг хэлж байгаа юм шиг гэлээ.